Байцгаана уу нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, сурахын хүслийг жигүүрсэн хүүхэд багчууд мөн бидний сэтгэлийг духлан сууж таалан сонгохоор ирсэн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Америкийн сумын Тэмүүлэл Эрдэм сургуулийн 9А ангийн сурагч Бямдулж авахтай баярмаа миний бие. Мөрөөдлөө бод толгох гайхалтай аялал сэдвээр илтгэлээ танилцуулахад бэлэн боллоо. Нийт сэтгэгч би Гэвжиг хэлэхдээ мөрөөдөл бол толгой доторх төлөвлөгөө. Төлөвлөгөө бол цаасан дээр бичсэн мөрөөдөл гэж хэлсэн байдаг. Тэгвэл мөрөөдөлтөө хүрэн гэдэг хэдий бэрх даваач гэсэн бодит амьдрал дээр ирээдүйд хэрхэн хаана хэн болохыг бодлын ертөнцид бий болгодог тэр төсөөл зурглыг хэлэх болов уу гэж би бодож байна. Энэхүү илтгэлээрээ дамжуулан би та бүхэндээ 3 чухал агуулгыг танилцуулахыг хүслээ. Миний танилцуулах эхний агуулга бол мөрөөдлөө бод толгох нь төвдөө итгэл чухал юм. Алдар жижигч Мартин Лютер Кинг хэлэхдээ уулыг бүхлээр нь харж шаналлах биш. Өдөрт нэг алхмаар л урагшил. Шатыг бүгшээр нь харахгүй ч итгэлийнхаа эхний алхмыг л хийж хэмээн хэлсэн байдаг. Мөрөөдөл танд харагдахгүй ч түүнд итгэх нь хамгийн чухал. Та мөрөөдөлтөө итгэхгүй бол эхний алхмаа хийхэд ч хэцүү. Тэгвэл Харвардын их сургуулийн судалгаанаас аваад үзэхэд мөрөөдлөө тодорхойлсон түүндээ итгэлтэй хүүхдүүдийн 70% нь амжилтанд хүрсэн байдаг бол мөрөөдөлтөө эргэлздэг хүүхдүүдийн 30% нь амжилтанд хүрдэггүй гэсэн судалгаа байна. Энэ бүхнээс дүгнээд үзэхэд мөрөөдөлтөө хүрэн гэдэг хэдий амаргүй даваач гэсэн та өөртөө итгэлээ алдахгүй хичээгээд байх нь маш чухал юм а гэж дүгнэж болохоор байна. Миний танилцуулах дараагийн агуулга бол мөрөөдөлтөө хүрэн гэдэг бол хвчээр юм. Хүн болгон л өөр мөрөөдөлтэй байдаг. Гэхдээ мөрөөдлүүд нэг л зүйлээрээ ижил. Энэ нь түүнд хүрэхэд хизээж дартан байдаггүй. Үргэлж бэрхшээл, шантрал тулгарч байдаг. Мэдээж амьдрал үнэхээр хэцүү. Гэхдээ мөрөөдөлтөө хүрэн гэдэг үүнээс ч хэцүү. Гэвч хүн болгон мөрөөдөлтөө хүрдэггүй ч та яагаад мөрөөдөлтөө хүрсэн хүмүүсийн нэг нь байж болохгүй гэж. Тэгвэл би та бүхэндээ нэгэн бэрхшээлх сургамж төгөлийг танилцуулъя. Туяа охин сургуулийнхаа гүйлтийн тэмцээнд авраг болохыг мөрөөддөг байлаа. Тэр өдөр бүр их хичээлээ тарсныхаа дараа гүйлтийн бэлтгэлийг хийдэг байв. Гэвч тэр тэмцээний өмнөх нь хөлөө гэмтээчихв. Ангийн багш нь чи энэ удаад оролцоод хийвгүй гэхэд туяа шантарсангүй. Би хичээж чадвал өвцөн чамаагүй гүйж чаднаа гэж өөртөө хэлнэ. Тэмцээн эхэлж бусад хүүхдүүд урдаа аван урагшилж байхад туяа тэднээс гоцорч явлаа. Гэвч тэр хизээж цогсонгүй. Бүгд барайнд хүрт дуусанд туяа шүд зүүн урагшлаар хамгийн сүүлийн хүн болж орсон юм. Тэр тэмцээнд төрүүлэг гэж бүгд алга дашиж бахархаж байв. Туяа энэ тэмцээнд төрүүлэх мөрөөдлөө гүйцэтгэж чадаагүй ч гэсэн өөрийнхөө бэрхшээлтэйгээ нүүр тулж шантарлыг давсан түүний хамгийн том ялж чадсан зүйл юм. Өөрийнхөө бэрхшээлийг ялж чадсан хүн мөрөөдөлтөө заавал хүрэх болно. Эндээс дүнээ зүтгэхэд мөрөөдөлтөө хүрэх зам цаад бэрхшээл үргэлж тулгарна. Харин үүнээс болж шантрах хэрэггүй. Хвчээстэй байж